төлөвлөе. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн байцгаана өрхөмөд сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэе. Та бүхний өдрийн амралтад нь ая тухтай сайхан өнгөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Их Монгол радио сонсогч та бүхэндээ цай уух зур утгурын цохиолын цаг нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин өвгтөө үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туучийг та бүхэндээ хүргэж байгаа. Ингээд та бүхэндээ энэ хүү зурлын 46, 47 дугаар хэсгийг төлөвлүүлье. Их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч 44 дугаар хэсэг. Домогт хавцалт бахим хүзүүт шар өгсөн бэрийн хадам дээрэмчтийн адал явдал ийхүү өрнөж байхад тэр орой бахим хүзүүтээр хургуулж ирээд зовлонтой хадмаараа анаал хардуулсан бэр. Яагаад би ийм байдалд өрөөгөө орсон нь? Ерөөсөө ойлгохгүй юм. Ингэж эргцүүлэн бодож байхдаа орондоо унтаж чадахгүй удаан эргэж хөрвөөж байтал толгойд нь хүмүүсийн ярддаг хов яг тэр чигээрээ зурс хийтэл буугаад ирхэн тэрэ. Яг тэр газарт ховч шар самганы охин өлөгчөнгөд дагсан сөрөг чоннуудад бариулах гэж байхад алсаас дуран татаж суусан адуучин харчгаал гурван гүвээ даван ирэх хооронд хүүхдийг нь дутуу гаргаж тусад нь тавиад ар зайлтсан олон чон ихийг нь яс үс юу ч үлдээлгүй эдсэн мөртөө урагт нь ам хүрээгүй орхисон гэдэг яриа байсан нь баттай болж таарлаа. Хүүхэд байсан болохоор тийм ярианд огт итгэдэггүй байжээ. Бурхан минь ингэж бодоход тэр цуу яриа дахин чихэнд нь сонсогдох шиг болжээ. Өвлийн хахирган цаг байсан тул ураг бараг хөлдөх гэж байсныг нь ховчшар самганд аваачиж өгөхөд улаан цурв амтан герт нь оронгуутаал час хийтэл орилсон юм гэдэг. Гэтэл тэр самган ихэд цэрвэж цээрлэж ихийхээ залгсан өлбөн чөтгөрийг юу гэж харж ирсэн. Тэр чигт нь хаяад чон нохон хоол болохгүй яасан гээд охиноо дуудаж орилож чарлаж галт сурхаас нагур юм болсон гэсэн. Тэр хүүхдийг авч ирсэн нутгийн хүн яг тэр үед хүүхэд өргөж авахаар урд голд ирээд байсан хол нутгийн хоёр хүнд өгөөд явуулсан юм гинлээ. Ийхүү бодоод хөрхий үрсад нь одоо амьд мэд явдаг болов уу? Хүний хувь заяа гэдэг агуу юм аа. Саяч бахим хүзүүтийн дуранд өртөөгүй бол би бас адилхан л болох байсан баг та. Ээж орын богд минь. Түүнээс хойш ховч сар самган үе мэдрэл нь орж гардаг болж үдсэн харснаа хүмүүст тэр чигээр нь хов болгож байгаагаач мэддэггүй цуурч явдаг юм гисэн. Базар хуны базарваны хум бад сууха гэж амандаа үгэлчээд өөрөөсөө жочиж энэ ганц хоёр тарныг ламавын хажууд байсаар варг цээжилж гिचээ. Хамаагүй чанг хэлж явж хэрэгт орох үедээ ламбагш минь. Миний хий болсон нь гарцаагүй. Хавар цагт шар бадган босож хүмүүсийн дотор гүдэг гэж ээж минь биднэрт шар тус халбгаар халааж 3-4 өдөр дараалан халуунаар нь балхуулдаг байсан шүү дээ нэрээ. Дотоод хий шар хөдөлжүүлж судасны хам дагаж хүүгээд баригддаггүй тул яаралтай арга хэмжээ авъя да ингэж бодоод айргны шар тус халааж халцгай гэж өглөн барин залгиж хаад эргэж хэвдлээ. Хэсэг ормын дараа биеийн жигтэйхэн тайвширхад гэнэт гидсэн таталдаж дотор нь хүүхэд хөдлөх шиг болоход саял би чинь жирэмсэн билүү гэж гидсэн дарж үзв. Их хүний зовлон гэдэг онцгой юм. Учир нь харамай хоохолж гарсан бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөн бууж өгөх ямар ч арга байдаггүй бөгөөд үр хүүхдийнхээ төлөө үхгэн үхтэл харам явж
тэднийг сайн сайхан явахыг нь л харах юмсан гэж төмөн зовлон мянган жаргал байсан ч улаан нүур тулж учирдаг ажээ. Одоо л нэг болсон болов уу гэхэд дараагийн нэг асуудал яаж игээд босоод ирнэ. Өөрийг нь ирэхэд ихэд санаа алдаж ээжтэй хайртай гэж хэлээд хажуугаас нь салахгүй байсаар орон дээр хамт унтсан хүүн ээж ирчихсэн юм чинь гэсэн аятай ухаан мэдрэлгүй юм шиг хөвтөгч үе үе мөөмийг нь барьж шалгах ажээ. Яасан төрдөггүй хүүхэд вэ? Гэхдээ одоо 10 хоног л үлдлээ тавхинч гэж таамаглаад 10 сар хүүхэд тэн гэдэгч бөөн жаргал байгаа юм шүү дээ. Баач байгаа газар маань нэг л болж өгөхгүй байна да. Очиж лам авда сайдэр даатахдаг юм билүү яадаг юм билээ вэз гэж тэнгэлзэн бодож хөвцсээр унтчаа. Бэр торгон хэрэг унаад явхад өөрийн ирэхгүй сайхан санагдаж нэгэн дууны үгийг амандаа байн өгөлнө. Торгон хэрийн алхаан тавар гинэйхөө таван хэлхээ шигшэргэн шигэр гинэйхөө гээд аялах том дуртай билээ. Ингэж аялаж явхад торгон хэрийн алхаан улам зөөлөн болж гойганган толгоогоо хаялан сайварлах нь аргагүй л эрхэмсэг бүсгүй хүний унаагаад тохоод мортоход дэлхий тойрсон ч багдмаар санагддаг байлаа. Бүсгүй унаж яваа морийг эзэнтэй наах наймаалтсан хүн нь баяхан хүзүүт гэдгийг бэр яахан мэдэх билээ. Гагцхүү аавынх нь сайн найзал өгсөн унаа гэж баярлаж явдаг аж. Гэтэл баяхан хүзүүт энд тэнд ажил хийж олсон хідээ хурааж хадгалж байсны ган тооцож үзээд одоо л дорж ахтаа наймаалцах хэмжээний болсон байх ёстой. Хайрлаж явдаг хүндээ томхон шиг бэлэг биш ч гэсэн нэг сайхан торг шиг явдалтай морь өгчхвөл санаа минь амрах гээд байна л таавгна. Хэдэн жилийн өмнө энэ хөлхийг сургаж байхдаа хүртэл түүндээ л авч өгнө гэж дотроо өөртөө тангараг тавьсан учраас эр хүний ёсоор аман тангарган биелүүлж гойганган унааг тохирох үнээр нь авахдаа эзний голыг нэг их гороолгохгүйхэн шиг худалдан авах юм шүү гэж бодоод айхуухан үн хилж торгон хэрийг худалдан авъя гэхэд нударганд орж түүнийг ингэж хэлэн чинээ санаагүй тул самгардахдаа зогтурсан бодол хийлж түүнийг том харах нь амин хайртай ганц хүлгээ гэхүү адууг нь хурааж унаж идэхт нь зариулт сургаж өгдөг баяхан хүзүүтийн ганц удаагийн амин гуултыг биелүүлэх үү гэдэг дээр таг гацаач бодож байгаад хариу өгөө хөө минь гэж 10 хэдэн хоног хариу өгөх чадалгүй тэнгэлзэн хармын бодол төрсөн хідээч дахин шалахт нь огт ингэдэггүй залуу нэгийг бодож торгон хэрэг бас бодож янз бүрийн хувилбар гаргасан ч аль нь шөөртөн таалагдсангүй. Хүүгээсээ өөрцгөө бодож явдаг залууд яаж чадахгүй зөвшөөрөхдөө нэгэн болцол тавьж байж өгөхөр болчээ. Зорьсон зорилгодоо хүрч чадсан баяхан хүзүүт бэрийг дотроо бодож ихэд баярлаа. Багуу хүн байхад нь онны бэлчээрт тааралдаж үеийн хүүхдүүдийн адил тоглож наадан явахдаа юунд ч ширгэлзэлгүй өөрийн зүүж явсан мөнгөн бөгжөө түүнд бэлэглэж санаа зовлтгүй дээ ээждээ гээчгэж гэхээс химэн ихэд хэрсүү хэлж байсан нь санаанд нь ороход дараа нь цаг нь болсон болов уу яасан бол гэж өрөвдөн явж үжүүлээ. Үүний дараа гинэт нам засгийн чухал даалгаврыг биелүүлэхээр хэдий балчирч сурсан эрдмийн жухагт шахагдан өөрийн ирэхгүй явхад сахиус болгон зүүсэн зүйл нь гин алдуулсан дайсны хорт сумнаас хамгаалсан талархаад баршгүй тул хоёрт гэхэд хинч тоодоггүй жирийн нэгэн амьдралтай өөрийн сурсан эрдэмээ илэрчихвээ гэж аль болох дороо номоо царайлан явдаг түүнийг
бэлгийнүүдээр харж их идэж тоож үзсэнд хүүхдэл юм болохоор хөөрч баясан амьдралын их урам зориг түүнээс авч хайрлаж дуулах халуун залуунасаа зөвхөн түүнд зориулна гэж ам амдгайг өөртөө тавина. Юунд ч сатаарахгүй бүхий л хүнд ширүүмд бэлтгэл дасгалуудыг давж гарсан даа ч юм уу. Ямар тач тэр нэгэн өдрийн дурсамжт эзэн бэрд торгон хэрийг бэлэг болгон хөдөлж аваад эзнээр нь хөргүүлсэн нь тэрвэлгөө. Энэ нууц Бахим Хүзүүт Баяндорж хоёрын хооронд л үлдэж байна. Хин хиндээ итгэж хинэн чүл мэдэх энэхүү нууцыг хадгалж чадсан хүнийг жинхэнэ эр хүн гих ба цагаа толбол нударганд орж тийм ч сул гартаа нэг юм биш бөгөөд харамлагтай хөрвөл өөрийн хайртай эхнэрээсээ хүртэл сэтэрхий тэвн харамлаж мэдэх зожигдсан гаргадаг хэдий ч эцэг өвгдөөсөө үе уламжлан сурсан. Чи хичнээн хүнд туслана. Төдий ч нэ өөрөө сайхан сэтгэлийнхээ хариуг хүртэд суулх юм аа. Гэх үгийг ягштал баримтлан амьдарч яваа гүйлгээ ухаан маш сайтай. Олон түмэнтэйгээ байдаг тул даалаа. Үдий хүртэл баян чинэлэг амьдрал нь улам аривчин үеийн үед өөдрөг явж ирсэн золбоо цог залин төгс бадарсан хэмэрлэг сүхэтэй иргэлээ. Баяндоржоос торгон хэрийг өн тохирон худалдаж аваад Бахим Хүзүүтийн санаа нь ихэд амарч мөнгөн бөөчний хариуг өргөн барьсан мэт дотроо баярлаж хөөрхий давхар үйтэй тогоошиг гэдэстэй хүний бүсгүүр ядаж хөлн намар хөнгөн төрөх болтугай гэж ерөөд суусан билээ. Дөрвөн дугаар хэсэг. Бахим Хүзүүтийн хэлснийг сонссон дээрэмчдийн толгойлогч нь царай хуурч тэр үед болсон явдлыг надад хэлж өгөөч. Болох болов ноён том гэж нохойдоход Бахим Хүзүүт би ч ноён биш л дээ. Энгийн ард хүн байна. Гэхдээ чиний аавын тухай бодод үннийг хэлэхэд татгалзаад байх зүйлгүй гэж ирсгэн хэлээд аав чинь цохиулснаасаа болж ухаан алдаж унсан анд нөхрөө шүүрч хоройд алхам холдсноо жолоогоо татан эргэж хараад дахиж танаа нутгаар ирэхгүй учраас биднийг тайван орхино. Та нарын адуу гэж мэдлгүй ёс алдсныг эр хүний ёсоор болгоож хайрлана. Баг ноёнтоо гэж инээд хөрмөр үг хэлж мхийчгээд давхиад явчихаар нь суран дүүгүүрээ араас нь тавиагүй юм. Хэрв би ирчит дүүгүүрийг далгайсан бол төд удалгүй тэд морноосоо годроотон унах байлаа. Учиргүй ёсорхож хэлчгээд усхын давхиж одохоор нь миний инээд ч хүрэх шиг уурч хүрэх шиг болсон. Ингээд чамайг танихгүй гэж бодоё хэмээн түүн рүү тонгооход толгойлогчийн толгойд шал өөр бодол эргэлдэж. Тэр үед хэрэг тарчхаад өшөглүүлж унсан эрийг амьд гарч гин гэсэн цуу яриа дээрэмчдийн дунд тархаж тун удалгүй амьд гарсан гэхээр хүүдээр ирж уулзаад аав чинь ам өргөцсөнд гүн эмийг нь илэрхийлье. Тэр хүү бол амьд шолмосол гэсэн үг. Намайг өгтөл зодсны дараа аавыг чинь дахир дутуу болтол тамлаж илэг бөөр нурууг нь өшөгчин хугалж хаяад хүн харахын аргагүй болгоод хамаг ямиг нь мулц татан дээрэмдэж авахт нь би арай хийж цухтааж амьд гарсан гэж учир нь үл ойлгох юм ярьчаар явснаас хойш дахиж түүний царайг хараагүйг нэхэн санав. Гэтэл аав нь тэр үед тийм ч ил бэртэлгүй байсан бөгөөд тэрээр юу ч хэлэлгүй чимээгүй байж цус алдсан баруун хавиргаа дарсаар өөд болсныг ч хүү мэдэх билээ. Бахим Хүзүүтийн яриатай харьцуулж үзэхэд яалтчгүй аав нь цаг бусаар өөр нэгний гарт ам өргөцсөн нь гарын алган дээр тавьсан юм шиг илхэн тодорч ирлээ. Чохон хэн байж таарах вэ? Иймэрхүү үйл явдал өрнөж байхад хөлүүлсэн найз залуугийнхаа гарны уяаг тайлж зогсох шар охин 6-7 залуу ганцаараа айлган жичрүүл зогсох
Баян бүзүү тэр өөрийн ирэхгүй бахархаж хажуудхаа голонгоо хараад чи ирэх хүн биш юм аа. Баян бүзүүд чинь ийм сүрхий хүн байсан юм уу гэж дугаалтажээ. Өрдөмн түүний тухай сургаар мэдсэн ч үлгэр томог штэ. Ганцаараа олон хүнийг төвөөдөг хүн гэвэл их л хүчрэхэг, хөл гартай, том өндөр биетэй л хүн байдаг байлгүй дээ. Яаж ийм намхан залуу тийм байх юм гэж огт итгээгүй. Энэ удаа өөрийн нүдээр харж бугтын хүндийн тулаанч гэхээр сүрлэг том хүнтэй хүн, биетэй хүн биш. Эвдүйтэй ажилсаг тусархуу нэгэн хажууханд нь амьдарч явдаг юм байна гэдэгт сая л итгэжээ. Баян бүзүүд нөгөө толгойлогчийг орхичхоод тэр хоёр руу ирээд за хоёр найз минь энэ тухай хүн амьтанд цуу яриач юм уу? Ямар нэгэн явган ховжив тархсан байвал би та хоёртаа тусгай тооцоо бодно шүү гэж нарийн наадам үнэхээр сэрэмжлүүлэг анхааруулга хоёрын аль нь болох нь мэдэгдэхгүй хэлэхэд залуу ухаанцуулгагүй за гэж толгойд охиж байхад шар охин Баян бүзүүтээр тоглох санаатай. За ийм баатарлаг гавьяаг нутаг ус даяар тараахгүй бол горьгүй шүү дээ гэж маяглахад Баян бүзүүд царайндаа ёжтой инээмсэглэл тодруулж тэгвэл энэ хүмүүс чамааг үлдээгээд явлаа шүү химээхэд урд нь ухаангүй болтлоо айчсан байсан шар охины царай хувьс хийж за тоглож байхад би хинтээ хэлэх юм гэж хурдхан бууж өгөхдөө хагархаа хингэрэг шиг амтаагаа мэдэхгүй ам тангараг өгч зогслоо. Түүнийг ямар их ховжив ярих дуртайг Баян бүзүүд мэдэх тул эхлээд өөрсдийгөө учраа болоод энэ хүмүүсээс адуугаа салгаад авчих болов уу? Яах вэ гэж хадны хараар нуугдан харж суутал дээрэмчд бүр улаарин залууг нь хүлээд хүүхнийг нь хүчрхийлэх маягтай болоход өөрийн ирэхгүй ирж туслахаас аргагүй болсон билээ. Хэрвээ мань хоёрыг ирээгүй бол илүү хялбар аргаар адуугаа тэднээс салгаж авч болох байсныг баллаж байдлыг улам хүндрүүлээд хайчихсан нь энэ билээ. Шар охин цуу яриа тараавал эвлэлийн үрийн даргад дуудагдж донгодуулж мэдэх тул Баян бүзүүд үүнээс имэж сануулсан нь тэр ачаа. Ямар нэгэн хүнийг магтан дуулсан маягтай цуу яриаг эвлэлийн үрийн дарга, намын дарга, төр засгийн албан тушаалнуудаас л өөр бол хинч байсан хатуу донгодуулдаг. Хүмүүсийг сүсэг бишрэл цуу ярианд автууллаа гэж дээлээч нүмерч мэдэх тул илүүг үйлдэл хушуу ороож хэрэг явдалд саад болно гэж Баян бүзүүд ихэд болгоомжлж явдаг билээ. Өөрсдийн амнаас чухал тул ганц хүний өмнө өөрийн ирэхгүй хүчгүүлсэн хазааргүйлгэж амь зогоодог дээрэмчд мордихон имэлийг дуртай дургүй авч суглан тусдаа имэлээ үүрсээр хэмэрсүүлд нь хаашаа орсон гимээр хамтад нэг нэгээрээ цувран хойд хаттай үзүрийг тойрон алхаад явцгаалаа. Тэдний унаж явсан морд имэлээсээ сугарч салсан дан болсноо газар дээр хөрвөөцгөн баян дуржийн хашуулсан сүргийг захлан уулын хавцал руу цуулж одлоо. Энэ бүгдийг харж зогссон Баян бүзүүд эднэрийг нутгаас гарталаа. Яавч унаагаар залгуулж болохгүй. Маш аюултай дээрэмчд. Юу ч хийж мэднэ. Юу ч хулгаалаад явж мэднэ. Манай нутагт уг нь хулгай зэлхий гардаггүй. Нутгийн маань хідэн залуус их хэл зөв хүмүүс юмсан. Эднэр миний мэдхийн 3-4 дахин өнгөж байна гэж бодсоор Баян бүзүүд тэдний хөдөлгөөнийг хэсэг дагаж ажиглахаар шийдлээ. Энэ удаа хаширсан байлгүй хэмээн дотроо тооцоолж байхдаа тэр жилийн санаанаас нь огт гардаггүй нэгэн явдлыг нэхэн санаж хэрэг тэр үед намаас онцгой даалгавар аваагүй бол өдийд амьдрал маань тогтож тэр үзэгсэлэнт бүсгүй эдний биш миний ихнэр болчихсон байж байх ч байсан юм билүү гэж эргэцүүлэн бодлоо.
13 жил ордог жил анх удаа нам засгийн том даалгавар биелүүлж ирээд сайн амарч амжаагүй байтал нудраганд орж түүнийг дуудаж "За хүү минь хэд хоног хаашаа алга болчихоо. Нэг л муу савын татаад байна. Чи тэр цаад хараазаргаа мордоод хойд хавцлын ихээр байгаа адуугаад хүлээд ирээч. Гэ сураг сонсох нэ. Арваад хүмүүс манаа нутаг руу мал хулгайлахаар орж ирсэн гэж яригадаад байна. Олны яриа ортой гэж. Хэд хоног адуугаа хариулахгүй бол оргион гэж хэлжээ. Үүнийг сонсоод сартай саруулхан шөнөөр баримж аван хавцалд ойртож явтал хэсэг хүмүүс адуунаас өнгөтэй өддөг нь бариад бараг дуусч байхтай халз таарсан нь толгойлогчийн аавын түүхэжээ. Хүүгийн цээжрүүн тийрч унагсан хүн босож амжаагүй байхад дээрэмчд "Юу харч хавэ?" гэж айсандаа мориндоо ташуур өгч гууглалдан зүгтаасан ч толгойлогч тэднийг дагсангүй өөрийн цохиулж унсан хүнийг аврахаа уртал болгож шүүрч авахар хууц сахалтай өндөр ир баян үзүүдийн хажуугаар морьтойгоо шууган дайрчээ. Баян үзүүд мань нэрийг ганцхан үсрэлтээр нам зохиж болох байсан ч өөрийн нөхрийг аврахаар ам тавин дайрах тунд саад болох нь бүхэл харин ч үлдсэн хүнийг яадах юм бэлээ. Нилээд гинтчих шиг боллоо. Аваад яваасаа гэж бодож зогссон агаад толгойлогч хэрэгэ бүтэнгүүд эргэж хідэн үг хэлээд алга болсон нь тэр ачаа. Нөхрөө шүүрэн нилээн давхиж явталаа. Гинэт ухаан орсон дээрэмчин хэн нэгэн түүнийг хулгайлж явна гэж бодсон тул баруун түрүүнээсээ чинжаалаа гаргаж хавирга руу нэвт бүлж огцом түлхэж унгаад морийг нь унан давхихад толгойлогч арай ядан араас нь үндийч "Хөөй!" гэхэд толгойлогчийн дууг таньсан дээрэмчин эргэж ирж харж хаад түүнд үргэлж хорсож явдаг тул одоо ч нэг их амьд явахгүй байх гэж бодоод морносон буугаад очижээ. Толгойлогч түүнийг харангуут ил дуурлаж "Битгий" гэж хэлээд багт чи ганцаараа тушаал зөрчиж үүмэн үүсгэлээ. Олон хүний амнаас утганы ерэн дээр байхад миний үгийг дагаж болсонгүй юу чи гэж шөөхтөн хэлэхэд дээрэмчин түүнийг тавлаж "Хин намайг авар гэж чамд хэлсэн. Хин биднийг тийш нь дагуулж оч гэж чамд хэлээв аа. Чиний үгээр үг хийч. Үйлдэлэр чинь сүүлдэр хийж олон жил явлаа. Ашиг тус баг хүртэж алдах нэг явсаар насыг барлаа. Хойшид толгойд аж амьдрах нь чи наана ингээд ясаа тавь гэж түүний ирүүнээс үргэж хорсолтоогоор хэлэхтэй олсон олз болгоноос хамгийн их хүрддэгэ үргэлж чамлаж явдаг сондог сэтгэл нь хөдлөж бүсэнд нь байгаа хит худаг угалцтай Монгол гутлын төрөнд байгаа гансыг нь суг татан авчихад арай ядан зогсож байсан түүнийг хийстэл нь өшөглөж унгаачхаад моринд нь мордоод давхиад оджээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дууч. Өгүүлэгч Хос баяр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогчдаа өдрийн цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.